Массимо танилцуулъя. НАТО тараг хямдарсан мөг үнэн өсч яваа өндөг пал байцаа. Тэгээ 30% хямдарсан сонгон 3 ширхэг. Тэгээд дахин эцэж мах. Маргааш склейд миний ажил эхлэн 4 өдөр ажиллаад 2 өдөр амарна. 2 өдрийн хоолыг өнөөдөр ингээд бэлтчихнэ гэсэн үг. Тэгээд тэрийгээ ингээд 2 өдөр ерөнхийдөө бол адилхан хоол идэнэ. Оройн зүгээр тараг мараг ч юм эсвэл нэг жимс аваад идэнэ. Тэгээд санхүү тэмэлтэй Монголд бол жимс жоох үнэтэй идэж штэ тий. Тэгээд энэ болохоор жимс нь хямдхан банан жишээлбэл 120 yen ч юм уу 130 yen гээд өөр ер нь жимснүүд ер нь дайггүй хямдхан эсрэгээрээ өхрийн мах, хааны мах ч юм уу тийм стейк, тийм махнууд болохоор жоох үнэтэй байдаг. Эрийг авах гэхээр угаасаа мөнгөндөө орогоо дахианы цэж мах авъя гэл. Дахианы цэж мах тийм ногоо мөг үрч юуч тийм ээ. Тэгээд өндөг гэрээ өрөлцөх Coinland-д орж хүнжил тавуугаа угаах гээд орж ирсэн чинь имээ тэгэл явах тий яриа өдөөл над руу энэ чи хөвөдөө юм уу хүү юм уу юу юм нэ тэрэг гэл би худлааны мэдгүй цараагараа л харин юу илээ нэ тэрэ таныг хартаа нэ тэрэг гоё бас яриа өрнүүлсэн. Тэгэл нөгөө явах тий юм угаачаал дараа нь ингээ хатаагч тэгэл явах хатаагаад нэг 10 минут болно гээд тэгэхээр энийг харж жоохон гүлэрч суугаал нөгөө эмээ харин дахиж орж ирээд бас хатаасан юм аваад тэгээ нэг цонх ширтсэн шигээ сайхан юм аваад дуусаад замдаа нэг орч кофе юм уу ус мус цай маа авчаад тэгээ жим рүүгээ ороод өнөөдөр юуны өдрөлээ юу хийх вэ мөр хийх үү хөл хийх үү гэд нэг хэсэг бодноо. Тэгээ сайхан хувц мувцаа явах тайлал өсмөсөө боогоол малгай залгаагаа өмсөөл өнөөдөр мөр хийхээр болсон. Би барыг жим яваад 2-3 жил болж байна. Тэг жимд явсан одоо ингээд төлсөн төлбөрөө одоо бодохоор гол зохиод идэв. Гэтэ яг тэ эрүүл мэндэд анхаарч байгаа болохоор яг юу хийхгүй дараа нь харамсахгүй. Тэгээс нөгөө хар кофе уус одоо сүүлийн 1 жил бүр өдөр болгоо ууж байна. Бараг уугаагүй өдөр гэж алга. Ээж авд тэгдгээс авах байгаахад бити хар кофе уугаад зүрхэн ч юм уу зүрх дэлсэн гэдсэн. Тэгэл яг үнэлээлээ л те 2 аяг кофе уучаар тэгэл яг зүрх дэлсэл сонин зарайч сонин болохгүй. Тэгтээ яг ингээд нойр хүрдэггүй ч юм уу. Надад бол нэлээх үйлчлэг юм шиг байгаа хар кофе. Гэтэ аюугаа идэж гоё нартай нэг гоё айс кофе уугаал те. Тэгээ ажилдаа явчаад ажилласаа буцаж хурж ирэнгээ. Битэр харин хоосон ашгүй ёо. Тэгээ сууж чадсан хөлбөр өвдөөд өөх гэжсэн нэг хурдхан шиг л гэртээ очиж сайхан усандаа ороод юу ясаа дээш нь харуулж тавих хөл юу гэдүүлээ. Тэгэж одгийг харьсан.
цааш хэлээ. За одоо залхууны хоолыг чинь ямар ч тач маха хэрчээ тэгээд будаах шагчныхаа будаан дээрээ хийгээд тэгээд болоо. Ингээд гэрч чинь тэгээд энийг ингээ хийчихнэ. Иймэрхүү маягтай ингээ хийчихнэ. Энэ дээрээсээ амтлагчаа хийн сой соус, гума ойл. Тэгэл болоо дөө. Tapos минутаар чигнэ болоо. Клашиг авч ирсэн байгаа. Одоо энэ Remy Beiro гэдэг эмэгтэй тухай TikTok-оор шүүгээд айгүй их ярьж байгаа. Айгүй хоороо шүүмжлэл авч байгаа. Яасан бэ гэхээр шүү дээ. Би зүгээр өөрийнхөө бодлоор хосын харилцаа юун дээр ингээд гол point green flag гэдэг үлээ тийм ингээд миний хувийн бодол жижигэн юм зүгээр энэний зүйлс байдаг шүү дээ. Миний ингээд над руу ингээд фокус хийгээд цогтаа ингээд байгаа шүү гэдэг зүгээр ингээд мэдрүүлцдэг. Уртай дуугаа ингээд хамтдаа ингээд сонсдог ч юм уу нэг ингэж хэвцэгээ тий. Би болохоор сакс тоглох дуртай. Тэл ууланд явах ч юм уу дуу унах, жим явах ч юм уу. Уртай зүйл нэг байвал сонирхол нэг байвал аюу гоё юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр одоо мэдгүй одоо. Гэтэ мэдгүй хайр дурлал чинь амар хэцүү юм байна. I don't know. Хүсэл минь надаар нэг өдөө буруу зүйл хэлэхийг үгүйсэхгүй